Сайн байцгаана уу? Эрхэм үндэд монголчуудаа. Сайн байцгаана уу? Enlightened Teacher төмөр пэйж хуудсыг дэмжигч хүмүүсээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Төмөр багш нь Япон улсын Токио хотод ирээд явж байна. За та бүхэндээ энэхүү лайвынхаа энэ тэргуунд ганц зүйлийг захия. Тэр бол биеийн, оюуны, сэтгцийн эрүүл мэндийг хайрлаж яваарай гэж захих байна. Одоо сүүлийн үед бид бүхэнд анзаараад байхад манай эрүүл мэндийн төв дээрээ жимчлүүлж байгаа хүмүүсийг анзаараад хараад байхад биеийн, сэтгцийн, оюуны эрүүл мэндийн их чанар нь буурчихсан, дороотчихсан хүмүүс ирэх боллоо. Энэ хүү эрүүл мэндийг миний хэл захиж буй энэ хүү 3 эрүүл мэндийн асуудлыг бид бүхэн өөрсдийнхөө амьдралын хэмнэл хэвшил, байр байдал, нөхцөл байдалтай уялдуулаад эрүүл явах, эрүүл амьдрах, эрүүл сурч боловсрох, эрүүл мэндийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүл мэндийн чанараа дээшлүүлэх боломж бид бүхний гарт бий. Гисэн хэдий боловч энд бүхэнд бид бүхэн төдийлөн анхаарал хандуулдаггүй, жоохон налгар ханддаг, жоохон цалгар ханддаг нөхцөл байдал харагдаад ах юм аа. За биеийн эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэх биеийн эрүүл мэнд гэхээр та бүхэн ойлгож байгаа бах. Бид бүгд өөрсдийн одоо энэ дотор эрхтнүүд за энэ эрүүл мэндийг биеийг тэр чигт нь хэлж байгаа асуудал шүү дээ. За тарих, толгой, зүрх судас, хоол боловсрол замын эрхтнүүд, үе мөч гих мэтчлэн. За оюуны гэдэг төр та бүхэн ойлгож байгаа бах. Бид бүгдийн үзэж байгаа интернетээс үзэж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслэр үзэж байгаа энэхүү мэдээлэлтэй холбогдлолтойгоор бид бүгдийн бодох, сэтгэх үйл ажиллагаатай, шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдлолтой, эдгээртэй холбогдлолтой эрүүл мэндийн байдалд бид нэр их анхаарах. За сэтгцийн эрүүл мэндийн харилна гэдэг бол бид бүхэн өөр хоорондоо харилцах, харилцаан дээр суурилж байгаа асуудал байж байгаа. Тэгэхээр бид бүгдийн сэтгцийн эрүүл мэндийн сүүлийн үед их дороотоод, оюуны маань эрүүл мэндийг дороотоод, биеийн маань эрүүл мэндийг дороотоод байгаа бол тал хувь нь нийгмийн хүчин зүйлүүдээс гадаад орчноос их нөлөөлж байгаа бах. Үүнд агарын бохирдол, хөрсний бохирдол гих мэтчлэн. Дотоод хүчин зүйл гэдэг бол бидний 50% нь өөртөөс хамаарж байна гэдэг бол бид бүгдийн хэрэглээтэй их холбоотой байгаа бах. Магадгүй энэ нь одоо арга согтууруулах ундаа альва зүйлд хит их гүн гүнзгийгээр хүлээн авч тэрхүү амьдралд үүсэж байгаа асуудал бэрхшээлүүдийг бид бүхэн их гүнзгийгээр хүлээн аваад түүнээс холбоотойгоор стресстэх, депрессдэх, аливаа аминд сөргөөр ханддаг болох гих мэтчлэн. Ийм 3 эрүүл мэндийг бид нэр хайрлаж хамгаалж цаг тутам амьдралын тэр дундаа эрүүл мэндийн чанараа бол дээшлүүлж өсгөж байх хэрэгтэй шаардлагатай. Гэтэл налгар цалгар байдлаасаа болоод бид нэр аливаа өвчин эмгийг тусаад сэтгцийн эрүүл мэндийн дороотоод, биеийн эрүүл мэндийн дороотоод бид бүхэн эмнэлэг явах болж байна. Тэгээ эмнэлэг явна гэдэг маань одоо бид бүхнээс маш их цаг зав шаардна,
хөрөнгө мөнгө шаардна. Тийм ээ? Үслэг шинжилгээ хийхээс ихсүүлээд ийм байх юм. Тэгэхээр ер нь бид бүхэн ингэж сөрөг юмд сөргөөр хандхаан болоод харилцаагаа бид бүхэн их эерэг болгоод эерэг харилцаатай юмыг эргээр хүлээж авч боддог, үздэг, тунгаадаг, аливаа амьдралын асуудлуудыг хүн дээр тусгаж бэлгэндээ ачаалахгүйгээр тарих оюунаа ачаалахгүйгээр бид бүхэн хандаж сурах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За өнөөдөр 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр. Энэ өдөр миний би та бүхэндээ нэгэн сайхан зүйлийг бас урамшуулыг зарлаж байна. Тэр юу вэ гэхээр зэрэг Black Friday гэдэг зүйлийг та бүхэндээ зарлаж байгаа. Тэгэхээр бид бүхэн Black Friday гэдэг зүйлийг одоо сүүлийн үед бас их сонсож мэддэг болсон. Америкийн нэгдсэн улсад Thanksgiving талхлын баярын өдөр тийм ээ? Эсвэл энэ бусад улс орнуудад энэ Black Friday зарлаад ямар нэгэн бараа бүтээгдэхүүн хямдардаг гэж ойлгодог. Үүнд нь электрон бараа хямдрах, цахилгаан бараа хямдрах, өргөн хэрэглээний бараа гутлахвц хямдрах гэх мэтчлэн ойлгодог. Тэгээ нэгэнтээ багш нь одоо энэ бас Япон улсад явж байгаа, Токио хотод явж байгаагийнхаа хувьд энэ бас ажил хийгээд номныхоо асуудлаар номынхоо орчуулгын асуудлаар Японы зах зээлд Япон улсад өөрийнхөө оюуны хөдөлмөрийг гаргахаар ажиллаж амьдарч байгаагийнхаа хувьд энэ сайхан олон давхар баярт завшаан үйл явдлуудыг тохиолдуулаад нийт монголчуудаа Black Friday зарлаж байгаамаа. Энэ Black Friday маань ямар хоёр салбарт хамаарах вэ гэх юм бол нэгдүгээрт эрүүл мэндийн салбарт маань хамарч байгаа. Хэдийгээр багш нь энэ ч их орноосоо алсгал газар яваа боловч та бүхэн Монголд орсон суугаа та бүхэн маань манай эрүүл мэндийн төвд Төмөр багшийнхаа үүсгэн байгуулсан эрүүл мэндийн төвд зочлоод эмч сувлагч нартай аймын сайхан үтгэлтэй айхарцаад очоод эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэх, эрүүл мэндэд эрүүл энхийн жаргаланг олох боломж байгаа шүү гэдгийг хэлэх байна. За манайх Төмөр багшийн үүсгэн байгуулсан эрүүл мэндийн төв өнөөдрөөс эхлэн 2025 оны 12 сарын 1-ний өдрөөс эхлэн 2025 оны 12 сарын 5-ны өдөр хүртэл энэ баасан гарыг хүртэл Black Friday зарлаад үзлэг 15,000 төгрөг болгож 50% хямдрал зарлж байгаа. 50%-ийн хямдралыг зарлаа. За Улаанбаатар хотод Эрдэнэт тэмцэд маань үзүүлээд багштайгаа онлайнаар холбогдоод хамтарсан эрүүл мэндийн зөвлөгөө авч эрүүл мэндийн үзлэг хийлгэж болох юм байнамаа. За 12 сарын 5-ны өдрийг хүртэл Black Friday хүртэл та бүхэн маань эмчилгээнүүдэд маань бас 50% хөнгөлтийг эдлэх боломжтой болж байна. За манайх бол гүүгүр буюу цахилгаан соронзон эмчилгээ. Мөн түүнчлэн соронзон эмчилгээ. Мөн долгион эмчилгээ гэдэг юм үндсэн 3 эмчилгээг та бүхэнд хийдэг байгаа. За манай энэхүү 3 эмчилгээ маань бол өөрсдийн гэсэн бас эмчлэх эдгээх аргатай ямар нэгэн тийм өвчин эмгэгт тохирсон арга аргачлалтай байж байгаа. Тусгай арга аргачлалын дагуу энэхүү эмчилгээнүүд маань дангаар нь хослуулан, гурууланг нь хавсран гэсэн хийх боломж байдаг байгаа. За манай долгион эмчилгээ бол хамгийн их тохиромжтой эмчилгээнд ямар эрхтнийг эмчилж, ямар өвчин эмгийг арилгаж, илааршуулж танд эрүүл энхийн жаргаланг бэлэглэх вэ?
таны эрүүл энхийг гэрэлтүүлэх вэ гэдэг гэвэл өрөвслийг дарах онцгой эмчилгээтэй байж байгаа. За манай эмчилгээ эрүүл мэндийн төв маань хүнд ямар нэгэн им уулгахгүйгээр тариа тарихгүйгээр тухайн хүнийг эмчилдэг уламжлалт болон орчин үеийн шинжлэх ухаан техник технологийн дэвшилтэд суурилсан эмчилгээг үзүүлдэг байж байгаа гэдгийг хэлэх байна. За манай торсон долгион эмчилгээ маань тухайн хүнийг бета долгионоор альфа долгион цацрагдаг төхөөрөмжтэй альфа болон бета долгионыг цацрагдаг төхөөрөмжтэй энэхүү долгионоор тухайн долгионууд хүний биед нэвтэрч орсноор тухайн хүний EDC-ийн сэргэлтийг өгч өвчтөй байгаа эсүүдийг эрүүл эс болгодог. Товчхоноор бол долгионы тусламжтайгаар өвчтөй эсийг эрүүл эс болгон хувиргадаг ийм аргачлалтай шинжлэх ухааны техник технологийн дэвшилттэй эмчилгээний арга байгаамаа. За өрөвслийг хамгийн ихэнд дардаг. Үүнд илэгний өрөвсөл, нойр булчирхайн өрөвсөл, үений өрөвсөл, нервны гаралтай өрөвслүүд, сэтгэл готрол гэх мэтчлэн ингээд ер нь бол хамгийн ихэнд бол өрөвслүүдийг их сайн дурдгаа. Өнгөрсөн 2025 оны 4-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхлэхэд илэгний циррозтой, илэгний өрөвсөл, илэгний вирустэй, за үе мөчний өрөвсөлтэй, нойр булчирхайн өрөвсөлтэй, ходоодны өрөвсөл, ходоод гидсний өрөвсөл, төрөө булчирхай, шамрам гэх мэтлийн өрөвслүүдийг ер нь бол гаднаас нь ямар нэгэн юм уухгүйгээр, тариа тарихгүйгээр тухайн хүний биед альфа ба бета долгионы цацаргалтаар эдгээр долгионууд нь хүний биед нэвтэрч орсноор өвчтөй эсийг нь эрүүлээс болгож хоригддог ийм арга байдлаар эмчилж ирсэн. Энэ эмчилгээ маань 50% хямдарсан байгаа гэдгийг бас та бүхэнд дуулахад таатай байна. За цахилгаан ба соронзон эмчилгээ. Цахилгаан соронзон эмчилгээ буюу гүүгэр эмчилгээ. За энэ хүү эмчилгээг та бүхэн мэдж байгаа 2024 оны 2 дугаар сард багш нь Камбож улсад явж байхдаа энэ хүү эмчилгээний аргачлалыг гаргаж ирж нэвтрүүлж одоо 2 дахь жилдээ хүмүүсийг эмчлээд явж байгаа гэдгийг дуулахад таатай байна. Энэхүү эмчилгээгээр маань болвоос хүний биеийн цусны урсгал болон хийн урсгалуудыг маш хурдан хугацаанд эргүүлж хийн болон цусны урсгалуудын бөглөрлийг нээдэг, цусан хангамжийг сайжруулдаг, цусны өтгөрлийг ангаадаг ийм эмчилгээ байж байгаа. За долгион эмчилгээнд та бүхэн маань орсноор хамгийн одоо хүнд энэ долгион эмчилгээний маань хамгийн одоо эвчлэгдэх эмчилгээний өвчнүүд гэх юм бол хорт хавдрын 1-2 дугаар шат аутоиммун төрлийн олон эрхтэн хавсарсан эмгэг буюу аутоиммун сахар гихчлэн эмчилгээнүүдэд өвчнүүдэд эмчилгээ хийгдэж үр дүн гаргаад явж байгаа. Маш олон хүнийг эмчилж идгээсэн байж байгаа. За цахилгаан соронзон нэрнээс нь сонсоход цахилгаан соронзон буюу гүйгүр гэдэг эмчилгээ маань болохоор хүний биед маш бага хэмжээний сул цахилгаан ба соронзон орон үүсгэж түүний ач тусаар хүний биеийн хийм ба цусны урсгалууд нь богино хугацаанд түргэсдэг. Бөөрийн халуун хүйтэнхий тунарсан, доош тунарсан, бөөрийн одоо хүний биеийн халуун хий дээш өгсөн. Үүнийг халуун ба хүйтэн хийн
ихэд ялгарч гад байгаа үл зохироод байгааг тэгшилж өгдгөөрөө ач холбогдолтой. Зүрх судасны өвчин эмгийг тэр дундаа одоо зүрхний хим алдал, зүрхний ахшиг булчингийн сулрал гих мэтчлэн нойр булчирхайн гарах өрсөл гих мэтчлэн нойр булчирхайн ер нь бүхий л ингээд төрлийн өвчин эмгүүдийг эмчилдэг байж байгаа. 3 дахь эмчилгээ маань болохоор зэрэг соронзон эмчилгээ. Хүний биеийн мэдрэлийн цэгүүд дээр тухайлбал хүний биеийн одоо цээжин дээрх, нуруунд дээрх тийм ээ. За хөл гар дээрх мэдрэлийн цэгүүд дээр нь соронзон тавьж түүгээр хүний биеийн хорыг гадагш татах, хүний мэдрэлийн цэгүүдийг идэвхжүүлж өгөх ийм эмчилгээ хийгддэг байгаамаа. За гурвалсан мэдрэл. За нурууны булчин чангарал, хүний биеийн булчин чангаралууд, суудлын дээд ба доод мөчтийн суудлын мэдрэл дарагдал, хөлөө чирж явах, босох суух зэрэгт нуруу өвдөх. За хүн ямар нэгэн хүнд юм өргөсний дараачаар гар бадарах, хөлөө чирэх, хөл одоо ингээд ямар нэгэн тийм эмзэглэлтэй явах гих мэдчлэн энэ бүхий л ер нь мэдрэл талдаа илүү их сайн гэж ойлгож байна. Мэдрэлийн судал дарагдлуудыг эмчилдэг. За тэгээ сонсголоо гүйсэн булчирхай, бамбаа булчирхай гэл ингээл. За бамбаа булчирхайн дааврын илүүдэл эсвэл дутагдлын үед бол гүүгүр эмчилгээ, соронзон эмчилгээ, долгион эмчилгээ 3 хавсарч хийгддэг байгаа. Маш өндөр үр дүнтэй. Өмнө хагалгаанд орох байсан хүмүүс маань хагалгаанд ороогүйгээр эмчлэгдэж чадсан. Цусны хардах хавдар болон илэгний цирроз, мөн илэгний хавдартай хүмүүс, илэгний А вирус, илэгний өргөслүүд ингээд эмчлэгдсэн байж байгаа. Тэгээд манай эмчилгээний маань арга барил бол зарим эмчилгээнүүд маань бол Америкийн нэгдсэн улсаас нэвтэрч гарч ирсэн байж байгаа. Монголд ховор тохиолддог эмчилгээнүүдийг өвчин эмгүүдийг бас миний бие Америкийн нэгдсэн улс дахь өөрийнхөө харилцаа холбоотой байдаг эрүүл мэндийн төв эмнэлгүүдээс та бүхэнд тодруулж бас өгөх боломжтой. Та бүхэн өөрсдийнхөө шинжилгээний бичгүүдийг бас багш руугаа явуулаад багш нь Америкийн нэгдсэн улс дахь Америк эмч нараасаа бас зөвлөгөө аваад харилцан ярилцаад та бүхэнд бас эрүүл мэндийн зөвлөгөө өгөх боломжтой шүү гэдгийг бас хэлэх байна. За ингээд 12 сарын 5-ны өдөр буюу Баасан гариг хүртэл Black Friday баярыг тохиолдуулаад манай эрүүл мэндийн төв маань эмчилгээ, үйлчлэг, онцлогоондоо 50% хямдралыг зарлаад байгаа. Тухайлбал соронзон эмчилгээ маань 50,000 төгрөгийн үнэтэй байсан бол 25,000 төгрөг болсон байгаа. Долгион эмчилгээ маань 100,000 төгрөг байсан бол 50,000 төгрөг болж байна. Гэх мэтчлэн хямдралыг зарлаж байгаа. За мөн Black Friday баярыг тохиолдуулаад бид бүхэн багш нь Европын буюу генетик дээр суурилсан астролог тооцооллынхаа төлбөрийг 33% хямдруулж хөнгөлт үзүүлж зарлж байна. За астролог тооцоол дээр бол одоо багш нь сүүлийн бараг 20 жил хүмүүст хийж өгч байна. Монгол улс төдийгүй дэлхийн 50 гаруй орны иргэдэд багш нь энэхүү астрологийн тооцоолол хийж өгч байсан. За одоо ч гэсэн өнөөдөр Америкийн нэгдсэн улсаас багш нь хэдийгээр Япон улсын Токио хотод одоо ажиллаар явж байгаа боловч өнөөдөр Америкаас, Австралиас захиалга авчаад хийгээд сууж байна. За 2 жилийн дэлгэрэнгүй астролог тооцоолын маань үн 300,000 төгрөг байдаг гэж байгаа. 33% хямдрал зарлаад 201,000 төгрөг болгосон байж байгаа. За
энэхүү 2 жилийн асарлаг тооцоол дээр тухайн хүний хувийн амьдрал, аль улс оронд ажиллаж амьдрал левелтэй байх, аль зүгт одоо байр сууц авах, аль зүгт одоо ямар нэгэн ажил хийх, хөдөлмөр эрхлэх, бизнес хийх, бусдаа хэрхэн харилцах. За хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн, хэдэн цаг, хэдэн минутанд аж амьдрал чинь эерэг баяртай ажиглалтай сайн сайхан зүйл болох тохиох. За ашиг орлого чинь ямар байх, ямар одоо байгалийн шинжилгээ ухааны эсвэл нийгмийн шинжилгээ ухааны ямар мэрэгжил эзэн шүү зохилтой, ямар ажил эрхлэл зохилтой, ямар бизнес эрхлэл зохилтой, ямар салбарт бизнес эрхлэл их өндөр амжилтанд хүрэх вэ, яаж карьераа дэвшлүүлэх вэ, ажлын чинь хувьд хэдийд амжилт гаргах вэ гэдгийг он, сар, цаг, өдөр, минут, секундтэй тооцож гаргаж өгч чаддаг байж байгаа. За гэр бүлийн амьдралд хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр, хэдэн цаг, хэдэн минутаас хэдэн цаг, хэдэн минут, секундын хооронд гэр бүлийн амьдрал эерэг баяртай мэдээ болох, хэдийд нь анхаарах, ямар хүн та нарт туслах, гэр бүлийн амьдрал чинь ямар хүн орж ирэх, ямар зүйлсүүд болох өрнөхий бүгдийг багш нь тооцоолж боддог байж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн хүзрөөр мэрэглээд юм уу, хүзрөөр шагаагаар тийм ээ ямар нэгэн зүйлээр мэргэлдэггүй. Багш нь Европын буюу Европын шинжлэх ухаанд суурилсан, багш нь орчин үеийн одоо орн тооцоолж суурилсан, NASA-гаас гаргасан тусгай аппликейшны од гариг хэрэгслийн хөдөлгөөн дээр суурилсан ийм тооцооллыг хийдэг. За манай Монголын дахиа өхөр гахаа нохоо гэх мэт чинь жилээр гаргадаг дорны зуламжил зурхаагаас бол тэс ондоо зүйл байж байгаа. Өмнө нь асарлаг тооцоолол хийлгэжсэн хүмүүс үл мэдэх байхаа гэж бодож байна. За дараа тэгмэгцээ тухайн хүний одоо эрүүл мэндийн хувьд ямар байх юм бэ? Аминаас эрүүл мэндийн хувьд ямар байх юм? За цаашлаад аль улс оронд ажиллах, амьдрах, бизнес эрхлэх, хаана одоо Улаанбаатар хотын аль зүгээрт газар оронд ажиллаж амьдрах юм, ямар одоо амьдралд чинь одоо өөртөө суйрлах хэвээр юм уу, би хүн өөртөө суйрлах юм уу, бас АЗВж идэг хүн юм уу, эсвэл бүр одоо бусад хүмүүсийн дэмжлэг ирж явах хэвээр юм уу, шийдвэр гаргахын тулд одоо ямар дарааллуудыг баримталж явж явах хэвээр юм гэх тэр бүх юмыг багш нь тооцоолж гаргадаг. Нийт 54 үзүүлэлтээр тооцоолж гаргадаг. Энэхүү асарлаг тооцооллыг онлайнаар хийдэг. Тухайн хүн надад өөрийнхөө генетикийн мэдээллүүдийг явуулаад би тухайн хүнд нь тооцоолж бодмогцоо 7-оос 10 хоног дотор. 27 хоног дотор тухайн хүний асарлаг тооцооллыг хийж гаргаад өөрийнхөө утсан дээр voice recorder хийгээд тухайн хүнд Facebook-ээр эсвэл Facebook чатаар эсвэл Gmail хаягаар явуулдаг байж байгаа. За тэгээд та бүхэн өмнө нь дагагч нар маань мэдж байгаа байлгүй дээ. Өмнө нь Джон Байдны асарлаг тооцооллыг хийж исэн. Америкийн нэгдсэн улсын ирээдүйд болох 45 үйл явдлыг бичиж исэн. 2020, 21, 22, 23, 24, 25 оны Монгол улсад дэлхийд дахинд болох үйл явдлуудыг бошголж интернетэд өөрийнхөө энэ Facebook дээр нийтэлж исэн. Та бүхэн маань мэдэх байх. За Японы домогт алдар тамирчин Тадаши Хитакусу, Америкийн нэрт дуучин Кэсэл гэх мэтчлэн багш нь дэлхийн өнцөг булан бүрээс Австриас, Швейцараас, Италиас, Германаас, Туркээс, Казахстанаас, Оросоос, Өвөр Монголоос, Шинэ Зеландаас, Японоос, Солонгосоос дэлхийн өнцөг булан бүрээс багш нь бол ингээд хүмүүсийн захиалгыг аваад Монгол улсын иргэд гихгүйгээр гадны улс орны иргэдүү энэхүү тооцоололтын захиалгыг өгөөд хэлэгдэг байж байгаа. Ингээд 33% урамшуулыг зарлаж байгаа. Тэгэхээр 2 жилийн асарлогийн тооцоолол маань 300 мянган төгрөгнөөс 33% хямдрал зарлаад 201 мянган төгрөг болсон байж байгаа. Хэрвээ та бүхэн нэмээд 2036-аас 2026-аас 2028 оны хүртэл буюу ирэх 12 жилд ямар чиглэлтэй байх ёстой юм бэ? Хэдийд нь миний уналтын жил болохын, хэдийд нь миний амжилтын жил болохын, хэдийд нь миний ердийн тайван сайхан жил болохын, хэдийд нь миний хөгжил, мандан бадралтын жил болохын, хэдийд нь миний одоо кичээг зүтгэх жил болохын гэдэг энэ бүх ирэх 12 жилийн чиглэлээ тодорхойлуулж тооцоолуулж авъя гэх юм бол 400 мянган төгрөг байдаг. 2 жилийн дэлгэрэнгүй асарлаг тооцоолон багтсан. 400 мянган төгрөгөөс 33% хямдраад 268 мянган төгрөг
болсон байгаа. За ингээд өнөөдрийн маань лайвыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Та бүхэн минь биеийн эрүүл мэнд, биеийн оюуны сэтгцийн эрүүл мэндийг харилж яваарай. Үүнийг бид бүхэн биеийн сэтгцийн эрүүл мэндийг хайрлаж явхад бид бүгдийн одоо өөрсдөөс маш их зүйл шалтгаална шүү. Одоо Монголд маань хүйн жавар хургаж өвлийн хүйтэн цаг болж байна. Энэ цаг үе та бүхэн дулааж явж байгаараа. Хэрвээ доороос нь та бүхэн минь даарах юм бол хөлийнхэн уланд халуун жин тавьж байгаарай. Хөл доороос нь дараад хөлийн чинь хөл одоо өвд шагаанаас нь доош дараа цэнгэндэг болчихсон. Өвдгнөөс нь доош дараа цэнгэндэг болчихсон бол та нар маань ундааны савнд халуун ус игээд сайхан халуун жин тавьж байгаарай. Халуун жингийн эмчилгээ хийж байгаарай өөрсдөндөө. За тэгэхээр их амархан шүү дээ. Хоосон ундааны усны савнд халуун ус хийлээ, халуун бүлээн ус хийлээ. Бүр час халуун ус хийж болохгүй шүү дээ. Халуун бүлээн ус хийлээ. За 5-аас 10 минут байлгалаа. За хэрвээ бас өвдгөөр сийгээд сингэнээд байдаг бол өвдөг дээрээ халуун жин тавьж болж байна. Шагаанаас, хөлийн улнаас сингэнээд дараад идэг бол тавьж болж байна. Хэрвээ бөөр өвддөг бол, нуруу өвддөг бол та бүхэн доошоо харж сууж байгаад гэрийнхаа хин нэгэн хүнээр нурууныхаа дээр бөөрн дээрээ халуун жин тавиарай. 5-аас 10 минут шүү гэж хэлэх захих байна. Ерөөсөө 2 ширхэг ундааны сав бэлдээ. 2 ширхэг ундааны юм уу цэвэр усны сав бэлдээ. Түүндээ халуун бүлээ нөгөө нуруугаа арьсаа төлчгээрүүгээр арьсаа зочроочгүйгээр нурууныхаа тийм ээ хөлийнхаа уулын арьсыг зочроочгүйгээр халуун бүлээ усыг 2 ширхгийг тавиад хооронд нь холбоод уйчихна. Тэгээд түүнийг хоёр талд нь яг бөөрийнхээ харалдаан дээр эсвэл нуруун дээр цувуулаад авчих хахар сүүлэн дээр өвдгөн дээр хөлийнхээ ууланд гих мэтчлэн хэрвээ гарчин бас дараал байнгын хөлрөөл хүйтэн хөлсчин гараал гарын чалга дараад идэг бол бас хоёр гарыг хаалганы хооронд барьж болно. 5-аас 10 минут барихад болно. Бас хит удаан 20-30 минут тавих юм бол бас даралт ихсдэг хүн бахан бол даралт ихсэх гэмтэй гэдгийг анхаараарай. Бид нар чинь бас сайхан халуун хуушур хийгээл хайраал халуун хуушураа сайхан одоо хоёр гарынхаа алганы хооронд бариад эсвэл чихэн дээр хоёр чихэн дээрээ тавиал тийм ээ эсвэл хөлийнхаа уланд тавиал бас сайхан жин засал гэдэг зүйлийг бол хийдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүйтэн ороод жавар хургаж байгаа энэ цаг үед бид нар доороосоо дарч болохгүй шүү гэдгийг монголчуудаа хэлье. Айл болох одоо маш сайхан доорсоо дулаалаад явж байгаараа. Эрүүл хөлөө улнаасаа даахгүй эрүүл явах юм бол тэгээд мянган лан гинцэнтэй үнэтэй юм аа. Эрүүл мэндээ аварч хайрлаж байгаа зүйл юм аа. Хэрвээ халуун жинг өөрөө сайхан тавиад авах юм бол өөртөө $1000 юм ууж байгаа. $1000 тариад тарж байгаатай ижил үр дүн гарна шүү. Битгий их нэг хүндэрчгсэн хойно эрүүл мэндээ анхаарч байгаарай. Сүүлийн үед манай эрүүл мэндийн дэвэр маш их хүнд хүмүүс ирж байгаа шүү. Илгэний царайзын эцсийн шатанд орчихсон, элэг солиулгаас өшөө арга байхгүй болсон. Япон солонгос тэр Турк энтгэгт гэдгийг өндөр хөгжилтэй оронд 800 сая төгрөг тэрбум төгрөгтэй байж юм уу донор элэгтэй байж ижил одоо эмчилгээнд ирүүл болохоор ийм хүмүүс маш их ирж байгаа. Тэгээд хавдартай хүмүүс маш их ирж байгаа. Нойр улчирхаан хавдартай болчихсон, цусны хавдартай болчихсон, илгэний хавдартай болчихсон, тархины хавдартай болцсон гэдэг. Тэгээд багш манай эрүүл мэндийн төв байна. Аль болох хүмүүсийг хүлээж аваад сайхан эмчилээд ирүүл болгоод явж байгаа. Маш олон хүнд эрүүл мэндийн жаргаланг бэлгэлсэ. Маш олон хүний эрүүл мэндийг гэрэлтүүлсэ гэдгийг та бүхэнд бол хэлэх байна. Ам бардам байна. Үүндээ бол баяртай байна. Одоо сая энэ Японд байхдаа бол одоо ингээд асуудалсан тагаа бол цаахан номныхаа асуудлаар яриад, эрүүл мэндийн асуудал яриад цаахан уулзалт хийлээ. Одоо удахгүй Солонгос ким захиралтайгаа уулзсан. Солонгос удахгүй монголчуудаа бас хурж очиж монголчуудаа эмчилэн нийдгэн багшийнх нь мэдлэг, багшийнх нь нутар, багшийнх нь туршлага байхад бол ямар ч хүнийг бол бас хөл дээр нь босгочиход бас байгаа шүү гэдгийг хэлье. Удахгүй бас 12 сарын 9-ний өдөр Солонгостой очих байж байгаа. 12 сарын 25-ны өдөр Зул сарын баяраар Америк нэгдсэн улстай очино. Америк дахь монголчуудаа бас эмчилнэ. Америкийн нэгдсэн улсын Сиэтл хотод багш нь эмнэлэгт ажиллах
гэж байгаа гэдгээ бас та бүхэнд дуулгах байна. Тэгээ та бүхэн минь аливаа өвчин эмгийг бас ингээ хүндэрсхийс нь өмнө бас өөрсөндөө жоохон анхаарад эрүүл мэндтэй арчилгаа жоохон торлогоогээрээ 20 настай хүн 20 настайдаа өөрийгөө тордчих юм бол 30 хүртэл явал болцохгүй. Хүн 30 настайдаа өөрийгөө тордчих юм бол 40 хүртэл алдахгүй. Хүн 40 настай хүн өөрийгөө жоохон тордоод эрүүл мэндэд анхаарчих юм бол 50 нас хүртэл алддаг юм аа. 50 настай хүн өөрийнхөө эрүүл мэндэд жоохон арчилгаа торлогоо хийгээд эрүүл мэндэд анхаарчих юм бол 60 хүртэл алдахгүй. 60 настай хүн маань жоохон эрүүл мэндэд анхаараад арчилгаа торлогоо хийчих юм бол 70 нас хүртэл болцохгүй. 91 хүн өөртөө бидэнд чи ямар илүү запас бөөр гэж байх биш, запас зүрх гэж байх биш, запас бөөр гэж байх биш. Тэгэхээр бид бүхэн эрүүл мэндэд жоохон анхаараарай. Ядаж одоо манай эрүүл мэндийн төв дээр очоод манай эмчээр сайхан үслэг хийлгээд 50% хямдарчлаа шүү дээ. 30 мянган төгрөгөөс хямдраад 15 мянга болчлаа. Сайхан үзүүлээд эрүүл мэндийн зөвлөгөө авчаарай. Ямарваа нэгэн эрүүл мэндийн бас шинжилгээний бичиг байх юм бол бас багш руугаа бичээд эмчт нэмэлт дээр мэн очоод эмчээс мэн асуугаад бас багштайгаа холбогдоод бас Америкийн нэгдсэн улсад байгаа эмч нартай мань багшны харилцаад холбоод асуулт олоод тодруулаад өгч болно. Миний хамтран ажилладаг хүмүүс байна. Ингээд та бүхнийхээ эрүүл мэндийн төлөө бас эрүүл мэндийн манаа зогсож байгаа шүү. Багш нь алс газар хэдий яваа боловч Японоос шууд Солонгосоос шууд Америк явчихнаа. Америктай хэсэг зур ажиллаж амьдрна гэдгийг та бүхэн мэдж байгаа. Америкта ажиллана гэдгийг. Тэгэхээр та бүхэн бас сайхан онлайнаар зөвлөгөө авч болно. Би чиж манай дээр очиж зөвлөгөө авч болно. Black Friday зарлаад үзлэг, эмчилгээ бүхэн маань 50% бүгд хямдрлаа. Манайх уламжлалт болон орчин үеийн шинжлэх ухаан, техник, технологийн дэвшилтэд технологиг ашиглаж эмчилдэг гэдгийг бол нэр бардам бахархалтайгаар бол багш нь хэлэх байна. Багш нь бол олон улсын хэмжээнд, олон улсын түвшинд ажиллаж амьдарч сурсан та бүхэн мэдж байгаа. Тийм ээ? Өнгөрсөн жил мөн л адил Япон, Солонгос, Америкт ажиллаж амьдарсан, урьдчилан чинь Сингапур, Малайзад ажиллаж амьдарсан, дэлхийн одоо сүүлийн жил чи 20 хэдэн улсад багш нь ажиллаж амьдраад хүмүүсийг эмчилээд эдгээгээ сайхан ингээл явж байна да. Ингээд лайв маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Монголчууд маань та бүхэн маань эрүүл энхүү ахуйтгаа урт насалж удаан жаргаараа эрүүл мэндийн төлөө хайхрамжтай байж, жаахан цаг гаргаж, жаахан мөнгө зарцуулж яваарай гэдгийг хэлэх байна. Энэ бүхнийг дадлуулгаараа өөрийнхөө эрүүл мэндийн одоо мананд өөрөө бас зогсож сураарай. Бүх юмыг улсын эмнэлэгт, бүх юмыг эм тарианд бас даатгаж болохгүй шүү. Бүх юмыг үзмэрч зурхааж, ламбо даатгаж болохгүй шүү гэдгийг та бүхэндээ хэлэх байна. Өөрийнхөө эрүүл мэндийн мананд өөрөө зогсоорой. Чарльтай зөвлөгөө, тосон дэмжлэгийг багшаас аваарай. Амжилт хүсье. Сайн сайхан бүхнийг хүсэн ирээё. Дараагийн лайваар багш нь дахин эрүүл мэндийн сайхан зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр Black Friday зарлж байгаа гэдгийг албан ёсоор та бүхэндээ хүргэж байгаа юм шүү. Лайв маань үзсэн та бүхэнд баярлалаа.